хэлээдсэн саяны мейкап биш дээ. Би яг энийг хэлээдсэн баггүй юу? Өөрөө бодсон биш дээ гэж. Тий. За сайн байна уу? Сайн байна уу? Тавтай морил. За живчээ зүгээд микрофоноо өөртөө тохируулаад суугаарай. Чихвчээ өөртөө тааруулаарай ингэж бас тий. Нааша цааш болгоод. Тухтай сайхан суугаарай. Бид бүхэнд ярилцах урт хугацааны өмнөд удахгүй. За сайн байна уу? Сайн байна уу? Яас өгөх юм бэ? Гой харагдаж байна. Баярлалаа. 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 Намайг Провертэн гэдэг. Мейкап артист болоод одоо 4 хичээлдээ явж байгаа. Тэгээ ер нь бол Пучка гэж ер нь хүмүүс ер нь таньдаг дөө. Пучка ер нь Пучка. Шууд амар. Бид хоёр бол уралдаал асуулт асууж байна. Пучка гэж зэрэг орж ирээд. Ер нь мейкап артист болоод 4 жил болж штэ гэж тэгсэн шүү дээ. Яагаад мейкап артист болъё гэж бодсон бэ? Юу сонирхлыг нь татсан бэ? Юу нөлөөлсөн бэ? Мейкап артист болоход гол нөлөөлсөн зүйл минь одоо ингээд ер нь бодохоор одоо багын тим явдлаас юм шиг надад санагдаад байдаг байхгүй юу? 10 жил тахад л би тийм амар улаан хацартай. Одоо ч гэсэн миний улаан хацар яг хэвэндээ байдаг. Тэгэл трийгээ будаж чадахгүй ингээ хөхрөөд байдаг гэсэн байхгүй юу? Одоо н улаан хацран дээр чинь цайвар крем төрхөнгөт ингээ хөөрчдөг штэ. Тэнгүүд ингээд тийм хүүхдүүд хараад ямар муухай бодсон юм ч юм уу те онцгой бодчиход гээд манай найзууд энэ төр хэлэнгүүт би бүр тэрнээсээ бүр амар санаа зовоод ичээд аягүй тэгдэг байсан. Тэгэд 10 жил долонгууд нэг хүүхд байх юм өрөөдөл амар хөөрхөн л харагдмаар санагдаад байдаг гэсэн тухай те. Тэгэл нэг мэдсэн чинь ингээд мейкап артист гээд энэ чиглэл рүү орчихсон байсан. Хамгийн анх ер нь нөгөө нэг за одоо чинь би бол яг октод нэр ижилхэд золно гэдэг шиг ижсэн байна шүү дээ. Тэгэл ингээл ээжийнхээ будгийг нэг бодож сонирхож үздэг ч юм уу. Игч мэгчийнхээ будагнаас сармуусаа нэг бодож үзээл хичээлдээ явахдаа нэг хальт квантер тааж байл нэг тиймэрхүү яслэгтэй юм шиг санагдтыг. Тэгэнгүүт чиний хувьд бол яг өөрийгөө бодож эхэлжсэн өсөж шууд ингээ хүмүүнийг бодож муудаац ч юм уу те. Тэгээд нөгөө энэ салбарт сонирхолтой санагдчихэв. Ер нь ихэнх үеийн түүхээс явагдсан. Миний хувьд болонгууд нэг одоо бид нөө багасаа тийм жоохон анги дотор бол зураг зурах дуртай хөхтэйсэн. Тэгээд ингээ одоо бодоод үзэнгүүт 10 жилийн охтуудынхаа одоо хүмсгийн зурдаг ч юм уу тий. Нэг тиймэрхүү жоохон сонирхолтой байсан юм шиг. Үсийн зүгээр халтгаан ингээ жижигхэн ингээ янзлаад өгчдөг. Тэгэнгүүтээ ингээ контрин ингээ жижигхэн ингээ нэг өөрийн одоо зурдаг шиг нэг төхүүлээ зураад өгчдөг байсан. Тухайн үедээ бол миний хувьд болонгууд яг нүүрний яг хацар хэсгээс бусдаар бол би нэг хөмсгөө будчихдаг. Тэнгүүдээ ингээ сормусаа будчихдаг. Тэснээс сормус наачдаг гэсэн байгаа байхгүй. Яг тэр үед бол нэг тийм ангийнхаа охтууд дотор л нэг ерөнхий хөнкөө нэг жижиг зүйлийг ингээд ингэчдээ шүү гэж заагаад өгчдөг төлөв байсан юм байна тийм. Тэгэл ер нь яг мейкап артист болмоор санагц үед болонгодоо сошиал хөгжөөд тухайд болонгод ингээд нэг улаан хацартай ихчийг ингээд амар хөөрхөн болгочихсон. Тэр нь надад бүр гайхаад хөөх мейкапаар бүр ингэж хөөрхөн болгож болдсон байна. Би ч гэсэн ирээдүйд ийм хэмжээнд болох боломжтой юм байна. Өөрийгөөс ингэж бодох боломжтой юм байна гэд яг тийм зүйл одоо миний тархинд одоо сууж исэн гэх юм уу? Яг тэгжэл санагдаад байдаг. Ер нь яг мейкап хийн гэдэг чинь өөрөө нөгөө юу штэ. Гой зурдаг хүмүүс, бас гарын мэдрэмжтэй, гарын дөвтэй хүмүүс ер нь энэ аштыг хийдэг гэж боддог. Би болохоор зэрэг яг үндэ энэ дэр бүр үнэхээр муу, бүр яг айгу муу боддог байхгүй юу? Тэгээ би үл яг ямар мундаг юм бэ? Яаж гой ингэж тэр хүний царайнд тохируулж бодно гэдэг бас амар том мэдрэмжтэй. Тийм. Одоо би яг ингээд бодоод хахаар юу одоо ингээд бид нар чинь ингээд анх сурж байгаа үед бол зөвхөн өөрийгөө ингээд тодорхой хэмжээнд хангалттай бодож сурч байгаа байхгүй. Тэнгүүд одоо хүний өөрт нь ингээд те би ямар эмэгтэй гоё эмэгтэй үзэсгэлэнтэй хүн бэ гэдгийг харагдвал тэр одоо мэдрэмжийг өгтөл нь бодохын тулд туршлагаас амар их нөлөөлдөг юм шиг надад санагдсан. Одоо биш ингээд 4 дахь хичээлдээ ажиллаа явж байгаа хугацаанд маш олон төрлийн нүдтэй хөмсгтэй гэд ийм хүмүүс будаад ирэхээр тодорхой хэмжээнд ингээд те багаар ингээд туршлагууд маань хуримтлагцаараа байгаад энэ хүнд ийм бодолд илүү зохих юм байна. Энэ хүнийг ингэж бодвол илүү зүгээр юм байна. Одоо тэнгүүд нүдэн гоё илаа гэхэд нүдийн илүү гоё те илүү одоо нэг харагдуулж өгч боддог ч юм уу те. Тэгвэл надад бол зүгээр санагддаг. Тэгээд миний хувьд бол яг туршлага их нөлөөлд юм байна даа л гэж бодсон. Бодох тусам те. Тийм бодох тусам улам илүү туршлагаждаг. Тэгвэл яг үнтэй ингээд анх ингээд зүгээр ингээд сурчаад одоо яг
би болонгод одоо хүмүүс ингэ санагдаад байдаг байхгүй ихэнх артистууд ч юм уу те яг өөршгөө нөгөө хүнээ бодчихдаг. Яг өөрөө сэтгэлээрээ тэгэхээр чинь буруу шүү дээ тий. Тэгэхээр болонгод миний бодолд надад зөхөд нөгөө хүнд маань болонгод өөрийнх нь те дотоод хүнийг те гаргаж ирж байгаа бодолд илүү зохиох хэрэгтэй болов гэж би боддог. Тийм. Ер нь ч сүүлийн үед маш гоё ингээд артистууд манай үсчдээ маань нөгөө нэг дэлхийн хэмжээний явдаг болчиход байна шүү дээ тий. Дэлхийд ер нь уралдаан тэмцээнд сая сүүлд хүртэл нөгөө болроо маань дэлхийн аврагт ороод шагнал авсаад ирсэн тий. Тэгэд манай Пучка ч гэсэн бас нэлээд олон тэмцээн уралдаанаас нэрээ шагнал медаль авсан байгаа гэсэн тэр тухайгаа бид нар бас гоё хавалцаач хаанаас ямар гоё шагнал авсан тухайгаа. Би олонгууд ер нь хамгийн анх олонгууд яг BT Expo гэд тэмцээнд бол оролцож байсан. Тэрэнд олонгууд үжин гоёлоор 3-т ороод хамгийн анхны тэмцээн болохоор ер нь бол ер нь би чинь ийм хэмжээнд явж байгаа юм байна штэ гэд тухайд тэгж бодож байсан. Тэгээ тэрний дараачаар олонгууд MBB олон улсын тэмцээнд ороод одоо Grand Prix-гаар бол 3-т ороод үжин гоёлын мейкапаар 1-т ороод тэгээ явж байсан. Одоо нийт дүүнээрээ 3 дахь байранд орсон гэсэн үг. За түүний дараачаар олонгууд BTF Season гэд одоо Mild Cosmetics-ийн зохион байгуулалтыг тийм тэмцээнд оролцоод нэгдүгээр оронд ороод төрүүлээд бүр Япон аялж байсан. Ямар гоё. Тэгээд тэрний дараагийн тэмцээн маань болонгууд Алтан гар холбооны тэмцээн буюу одоо улсын чанартай тэмцээн болоод ирж байгаа гэсэн үг байна. Тэр тэмцээндээ олонгууд хурмын бодолтоор 1-т ороод дөнгөө таас stage makeup гэдэг одоо нүүрэн дээр нэг жоохон зурлагтай makeup байдаг шүү дээ. Тэрүүгээр бас 1-т ороод тэгээд Grand Prix-гаар 1-т орж байсан. Ямар мундаг юм бэ. Тийм. За тэгээд гадагшаа явсан тэмцээн маань гэдэг юм бол Asian Beauty Hair Dressing гэдэг нэг одоо Тавинд болж хятадд болж байсан тийм тэмцээн байгаа байхгүй. Тэрэнд олонгууд хурмын бодолтаараа 3-т орж байсан. Вау. Хурмынхаа бодлыг цацрал минь хийлэгдээ. Хураа. Тэгээ. Юу сая ингээд хурмын бодолт, үчийн бодолт гэлээд шүү дээ ярьж байгаа шиг байна. Юу нэг хичнээн төрлийн бодолт байдгийн. Ер нь би бол өдөр тутам нэг зараад нэлээд олон жил явж байгаа болохоор. Одоо мейкап ч налангууд ерөнхийн нүүр бодолт гэдгээрээ нэг ч гэсэн яг дотроо дахиад салаа авчдаг байхгүй. Одоо ер нь BT буюу одоо хүний хөөрхөн тэ илүү гоё үзэсгэлэнтэй болгодог бодолт гэж байна. Stage makeup, төнгөөтэй креатив, эдгээр нь олонгод одоо нүүрэн дээр илүү зурлах зураг авчдаг мейкапуд гэсэн үг. Төнгөөтэй одоо киноны хургалттай тийм дүр мөр бүтээдэг ч юм уу те. Тиймэрхүү ер нь 2-3 салаа явдаг. Би олонгод анх яг ийм олон төрөл байдгийг ер нь бол мэдээгүй тэмцээнд орж эхэлснээс хойш мэдээж эхэлсэн. Надаа би нөгөө креатив салбарын хүн болохоор ч юм уу маш олон мейкап артисттэй хамтарч ажиллаж модельо бодуулж үзлээ, өөрөө ч бодож үзлээ. Тэгээд нэг юмыг анзаарсан. Ер нь эргээд хамтарч ажиллахад хамгийн ингээд сайн гэж би хувьдад үгэнсэн артист бол тэр хүний онцлогийг нь гаргаад тэгээд яг л нөгөө нэг за одоо ингээ консилер тавилаа, араас нь тэр тавилаа, одоо ингээ бейс тавилаа, тан гэдэг нэг номын дуу гэхээсээ илүү арьсны онцлогт нь харж агаад тэ энэ хүний арьсан тослог байна уу, хуурай байна уу гэж харж агаад бүтээгдэхүүнээ ингэж хэрэгжилж байгаа юу л хамгийн гоё юм шиг санагддаг. Тэгэхгүй бол яг үнийг хэлэхэд би одоо зарим ингээл рекламитерт ороод ч юм уу тэ эсвэл нэг зураг алтанд орлоо гэхэд заримдаа бол бүр ингээд би баг өөрөө бодчихдаг байж гэмээр санагддаг байхгүй ингээд бүр барзаалгаад бүр ингээд хүн харахад фейк болгоо ичдэг. Тэгэнгүүт яг ингээд мейкап артистийн бас нэг ур чадрын нэг нь тэр юм болов гэж би бол хартын. Чиний хувьд яг олон улсын тэмцээнд ороод явж байгаа хүний хувьд мейкап артистийн хамгийн гол ур чадварыг юу гэж хардаг вэ? Мейкап артистийн нэг тул яалч аргууд чанартай бодог хэрэглэх юмштай юм шиг санагддаг. Одоо шингээ ярьж штэ ингээд бодог бар заах ч юм гээ те. Тэнгүүд нэг одоо чанаргүй бодог ашиглаад ч юм уу те. Эсвэл өөртөө тохирохгүй бодог хэрэглэснээр одоо тиймэрхүү зүйл тохиолддог байхгүй юу? Тэгээ дээрэс нь ингэж хэлэхэд одоо тухайн хүний натурал бодлоо гэхэд тухайн хүний нэг жижигхэн юмыг л тодруулчихад тэр хүн бүр амар гоё харагддаг. Тэгээд тэр зүйлсийг хийгээд өгсөн байхад бол миний хувьд бол болно л гэж үзэж байна. Одоо тэр жижиг юугаа одоо хүн болгон дээр хараад мэдэх үү? Бид хоёрын жижиг бид ярих юу юм болоо. Ер нь тэгээд нэг юм тэр юм аа нэг мэдээд авчвал те. Зарим хүмүүс чинь ингээд албаар 1000 зинг тавьж юм байл ингээд тэр юм. Тэгээ нэг хэсгээ талбарлах ийм бас тавиад идвэс дээр үе хаттай шиг ийм те. Ийм тавьж байж уддаг. Мэдхгүй тэгээд бас нэг юм сивх мив тавиад идэх болсон.
Тэр бас ямар бодолтой юм бэ? Ямар бодолтой. Сүүлээс энэ блаш амар явж байгаа шүү дээ. Яг нүүрний блашуудыг хэрэгэлдэг болсон. Гэхдээ ер нь чи бас тэгж удаад ах шиг лээ тий. Би нөгөө Instagram-аар нь ерөнхийдөө ер нь олонний танилууд ер нь айгүй хүмүүс бодуулдаг байли. Би л ер нь бодуулаагүй л хэлээ. Бодуулъя да. Болно. Ер нь олонгууд би олонгууд мейкапыг одоо ч нэр нь бол дэлхийд даяараа маш олон төрлийн царайтай хүмүүс байгаа шүү дээ. Одоо улс орноосоо хамаарат тэгэнгүүт би олонгууд илүү Аз судалтай илүү харах туртай байдаг. Азууд ч нь олонгууд илүү нөгөө нэг ерөнхий зөөлгөн царайтай одоо тэгснээ ингээд хөрхөө нэг жижигэн давхраатай нүдтэй тий. Тэнгүүд европчууд олонгууд маш том одоо хөнхгөр нүдтэй ч юм уу тий. Тэрүүрээ ялгаатай байдаг. Тэнгүүд миний хувьд олонгууд хятад мейкапыг илүү харж бодох илүү дуртай. Яагаад гэх юм бол сүүлийн үед олонгууд одоо манай монголчууд их хөвчлэн ер нь бол хуучин бол одоо нэг европод л илүү их дагаж уддаг гэсэн байхгүй. Тэнгүүд яадаг вэ гэхээр мэдээч хэрэг гоё зөгтөгч гэсэн одоо ингээд миний зүгээс харахаар арай илүү хурц тод харагддаг ч юм уу, ширүүн харагддаг ч юм уу, арай илүү тийм бараан өнгөөр айгүйх ашиглаад байдаг. Тэгэнгүүт Аз бодолтууд ч юм уу Солонгос, Хятад одоо ингээд те Вьетнам бодолтод яадаг вэ гэхээр илүү гоё те нэг эмэгтэй хүнийг тийм зөөлхөн төрхийг айгүйх гаргаж ирдэг. Илүү залуухан харагдуулах талдаа бодож өгдөг. Ер нь одоо тэгээд октод яагаад ингэтлээ флаш тавиа сэв зураад байдаг вэ гэхээр одоо нэг илүү гоё бусдаас өөрийгөө жоохон тодтогч өгөх гэдэг юм шиг надад санагддаг байхгүй юу? Тийм өөрийн гэсэн тэр хүнийг бүтээж өгөх гэж мейкапаараа тэрийг илэрхийлж байгаа юм шиг надад бол санагддаг. Тэгээ би ч гэсэн ер нь айгүй тийм жоохон ингээ хамраа одоо сайхан одоо гоё өндөрлөөд тэнгууд ингээ флаш ингээ тавьж өгөөд хамрын үзүүрээ бас айгүй тийм одоо ягаар бол амар дуртай. Тэгэхээр илүү тийм жоохон охинлог cute юм шиг харагдуулж өгдөг юм шиг надад санагддаг. Сүүлийн үед гэтээ ерөнхийдөө би нөө Instagram-аас чиний бодолтуудыг харсан. Ерөнхийдөө нэг юм cute маягийн хөөрхөн юм. Тэ нэг самаатай тэгээ бас гоё юм үзэсгэлэнтэй дандаа нэг юм хойлоо нэг тийм хувиргалт хийж үзэж харал тэ. Нэг бас тэгж үзмээр юм шиг санагдсан байна гоё тий. Одоо ингэж энгийн бодолтууд маань яг саяны нөгөө Аз юм cute руу ороод ирэнгүүт яаж харагдчихээн зовчин үгүй юу гэдэг нэг харчаалтай явах сонирхолтой. Яг тэгэж би яг харсан. Instagram дээрээс ерөнхийдөө чиний бүх бодолтуудыг би харсан л та. Тийм би олонгоо тийм ягаан өнгөнд өөр амар дуртай. Ер нь цайвар, ягаан, тийм зөөлхөн өнгөнд дуртай учраас өөрийнхөө тийм дуртай зүйлсийг бас хүн дээр ингээ багахан хэмжээний оруулж өгöd. Тэгээ одоо яагаад нөгөө одоо миний хурмын бодолтууд дээр ингээд ер нь айгүйх ингээ шагналаад яваад байдаг вэ гэхээр одоо ягаан өнгийг айгүйх би тэр бодолтод ихтэлгүй ашиглаж өгдөг. Яагаад гэвэл эмэгтэй хүн гэдэг чинь тэр өдөр ганц л өдөр хурмаа хийж байгаа байхгүй юу? Тэр өдрөө цагаан дрессэн дээр бүр хамгийн үзэсгэлэнтэй харагдах хэвээр. Тэр өдөр одоо тэр хүний хувьд одоо амьдралд нь ганц л тохиох өдөр учраас би тэр хүнийг хамгийн хөөрхөн болгож өгөх хэвээр. Тийм болохоор тийм зүгээр ингээ цайвар өнгөн дээр ягаан тийм гоё цайвар өнгийн зүйлс маш гоё зохиож өгдөг. Тэгэд одоо олонгод ер нь мейкап чинь маш их хөгжиж байгаа. Айгуу сайн хөгжиж байгаа тий. Одоо манай үеийн одоо жоохон охтууд ч юм уу те ер нь өөрсдөө хөнхөн ч юм уу маш гоё боддог болчихсон байлээ. Өөрөө өөрийнх нь тийм онцлогийг гаргаад. Тэгэхээр нэг сошиалгаар одоо те бид нар ингээд энэ өөнийг ингэчүүл зүгээр юм биш тэгээ өдөр тутамдаа будсараа байгаад тийм маш хөөрхөн боддог болчихсон байсан. Надад тэр нь бол үнэхээр маш одоо ингээд дэвшилтэй шиг тийм байна. Одоо чиний ингээ яг би бодолтыг ингээ камер дээрээс ингээ харж илээ л да. Тэнгүүд чиний бодолт айгүй юм нөгөө нэг бодсон харагдахгүй байгаа байхгүй юу тий. Тэгсэн ирнэ зүгээр ингэсэн мөртлөө амар хөөрхөн квиз. Чамд зүгээр бодолт нь юу харагдаж байна гэхээр контур жоох илүү гаргасан юм уу даа л гэж харж байгаа болохоос ш ингээ харахад нэг тийм амар хүнд бодолт хийгээгүй мөртлөө чи амар үзэсгэлэнтэй харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр яг ийм бодолтыг ер нь хэлж үзмээр юм байна. Тийм байна. Надад нэг юм юу орж ирж байна. Одоо жишээлх юм бол би бол хизээч нэг үсний өнгө маань хар ухраас гэдэг юм уу хөмсгөө нэх оролтож зөрхилж байгаагүй. Тэгэнгүүт зүгээр ингээд хөмсгний өнгө жоохон бүдэг байвал магадгүй илүү залуулаг байх юм болов гэдэг таамаг орж ирж байна. Тэгэхээр ер нь нөгөө ихэнх охтуудын миний үеийн охтууд яг тохоо үеийн тренд ч амар байсан. Тэгэл хөмсг бол амар worst түүхүүд байлаа шүү дээ. Тэгэл том ханаар мууддаг ингээл эсвэл баг ингээл тулгаж муулгаад амар хармаар болдог тренд хүртэл байсан. Тэгэхээр яг хөмсгөн дээр хэдүүлээ барьж аваад нэг сэдв болгоод ярилцвал ер нь тэгж ийм цайвар маавар хөмсгтэй байх талаар юу гэж бодож байна. Охтуудаас тэгээд байдаг юун дээр анхаарал зүгээр вэ? Хөмсгийг одоо ер нь үстэй мэд тэгснээ ингээд нэг өөрийнх нь үсийн илүү гоё тодтогч өгснөө одоо маскара ашиглаад илүү гоё цайвар болгоо бодчихдаг байхгүй. Яагаад тэгж ийн вэ гэх тэгэнгүүт одоо
бид нар ингээд хүний нүрэлөө харна штэ. Тэнгүүд ингээд хамгийн түрүүнд харах юм амар чухал. Тэнгүүд хөмсгөө цайруулчингууд одоо нүд рүү илүү харна гэсэн. Тэгэхээр хөмсгнөөсөө илүү нүд рүү акцент өгж харахаар илүү тийм нүд илүү гоё харагдана гэсэн. Тийм. Одоо хамгийн гол нэг одоо шууд ингээ харангууд хөмсг рүү харахгүйгээр илүү нүд рүүгээ харах нь илүү чухал надад санагддаг. Тэгээд илүү гоё нүдээ гоё бодчихгонгууд маш гоё харагддаг. Тэгээд одоо гол одоо татах одоо юу нүдрүүл өгж ийн гэсэн. Тэгвэл ингэнэ шүү дээ. Нүүрнээсээ хамгийн их харуулмаар байгаа, татмаар байгаа, өөрөөр бахархдаг гэмтгүй нэг тиймэрхүү юм тодтчихсан гэсэн үг шүү дээ. Жохон тод бодчихад одоо шууд одоо хүний харцыг булааж харагдана гэсэн үг байхгүй юу? Гэхдээ бас ингэдэм билээ. Би нөгөө ингэж мейкап хийлгчээд үсээ анзлааг байсан чинь бас онцгүй байт юм билээ. Үс сайхан бол зүс сайхан гэж үг бас их наалддаг юм билээ. Тэгээ цогц. Тэнгүүд бас нүдийг бас гоё нүд бас гоё бодчоод уруул бодохгүй бас дутуу байна. Ер нь ингээд юм цогцоогоод байгаа байхгүй юу? Тэнгүүд ингээд нөгөө нүдээ гоё бодчихгонгуудаа уруулаа гоё бодонгуудаа хамрааны жаахан өндөрчөд бас гоё ялчиж байгаа юм тий. Тэгээд тэр сүүдэр мүдрэн чинь бүх юм нарийн холбоотой юм билээ шүү дээ. Нэг юм аа жоохон дутуу аяжхад л нэг юм дутуу ч юм санагдах мэдрэмж. Тэр пропорц авш байна тий. Тэг бас линз. Линз амарч чухал юм сүлээд бас. Тийм. Бодолтон дээр ер нь бол одоо тухайн хүнийг яаж харагдуулмаар байна те бодолтойгоо илүү зохицуулаад гоё линз зөөж хэрэгэлдэг болсон. Тэгэхээр одоо нүдэнд илүү гоё ачаал линз зүүсэн нөө харин тийм байна. Тэнгүүд ингээд чиний нүд чинь ингээд амар гоё тодроод эхэлчих байгаа байхгүй. Тийм. Одоо энэ бодолтон дээр олонгууд яг миний бодсон байгаа бодолтон дээр олонгууд линз айгүй одоо бас нөлөөлж өгж байгаа. Тэгээ дээрэс нь доод цормоос бас наацсан байгаа. Oh my god. Тийм эндээс бол ерөөсөө юу ч харагдахгүй байгаа. Тийм халаас анзаарахгүй байх. Тэнгүүд ингээд доод цормоос наачингууд нүд илээ доошоо томорч харагдаж өгдөг. Тийм. Одоо ингээд хүмүүс бодуулахаар чинь гой том нүдтэй болмоор ээ, нүр ээжчгэн болгомоор ээ гэж айгүйх тэгэж бодуулдаг байхгүй. Тэгсэн би гой залуухан харагдмаар ээ. 10 20 насаж л залуухан харагдуулаад өгөөч гэд айгүйх тэгж бодуулдаг хүмүүс. Тийм. Тэнгүүд ингээд яг юу нөлөөж ийнэ гэхээр доод цормоосыг наагаад линз зүйлгээд гой хацрын өнгөлөөч юм уу те. Тухайн одоо бодолтой жижигэн гой ингээд яг өөрийнх нь тийм хүснэр тодруулаад өгчөхөд л ер нь болж ийн гэсэн. Одоо нэг доотлын хөрхөн ингээд нөгөө давхраа ээж өгöd яна тий. Жаахан тэр нь давхраа ээжгэд бүр хөөрх юм биш үү. Тийм ийсэн байна тий. Ингээд нэг юм би яг тийм шиг гэж байгаа дандаа фейлддэг шүү дээ. Гэхдээ айгу хөөрх юм тийм тайм шүү дээ. Тийм өөрийнх нь олонгод юм жоохон дооцгэр бомбор юм байна. Бомбор юм шүү дээ. Тэгээ би ингээд тэрийг хийх гээл ингээд хичээн заяа. Тэр гацан болчихсон. Бүр нэг сони ядарсан хөхөрцөн царай руугаа орчин. Чамд тийм бомбор юм байна. Надад тарин алгаа энэ бомбор юм. Тэгэнгүүт би яг сүлд шин юм олж мэдсэн. Би яг ингээд хамар хэсгтэрээ акцент өгөөд яг юм сэвх зурчих халаар ингээд амар царай өөр алаад ингээд зөх төрлийн хүн билээ. Ингээд яг нүрийн төв хайдаа анхаарал татчихад яг юм болохоор харагдсан надад бол гой харагдах байхаа. Өсөн дээр нь бас айгүй гой зөгцөх байхаа. Баярлалаа. Бид чи нөгөө тайзан дээр хууч нөгөө бид нар шинэ production шуурлын тайзан дээр зураг нүрэ бодно. Том ингээ хар тэнээр ингээ бодол хөмсгөө бүдөөнөр бодол хамар мамраа яг юм бүжин туулаа зурлт гэдэг шиг те ингээ юм харалж маралж бодоод тайзан дээрээс нөгөө тод бодохгүй болохоор зэрэг зэрэгтэл нөгөө ямарч нүд хөмсөхгүй зүгээр нэг юм мэлцээсэн цагаан өнгөгээд байгаа юм шиг хадаад байдаг байхгүй. Тхийн тул бид нар чинь тайзан дээр маш их боддог байсан. Ингээ том ингээ те. Тэгэл тэр үед л алаал гэж боддог гэсэн. Одоо бодсон чи ёо аимшиг гэдэг. Телевиз үзлэснээр өөрийгөө нөгөө хуучныхаа бичлэгийг харахаар ямар амар бодолт хийсэн юм бэ л гэж боддог шүү дээ. Тайзны бодолт хүн дахна аргагүй байхгүй тий. Одоо чинь ингээд зүгээр энэ эфир дээр хүртэл орж ирэнгүүт бодолтууд гэж жоохон хатгаар болчихсон шүү дээ. Ингээд царай жоохон хатгаа харагдуулаад тэгэхээр жоохон тод будчихж илүү юм гэрэл сүдэртэй контрасттай харагдах гаддаг. Тийм ер нь жоохон тод будчихж одоо камер дээр яг ингээд будцсан юм шиг харагддаг. Тэнгүүд ингээд натурал будчихаар ингээд нэг бараг будаагүй юм шиг харагдаад байдаг. Тэгэхээр ер нь бол жоохон тодл будах хэрэгтэй болчтой. Харин тий нүур будалтыг ер нь өдөр болгон хийгээд ах зүгээр үү? Миний хувьд бол яг зүгээр арьсаж бас тодорхой хэмжээнд амрааж ивэл зүгээр. Би ялангуяа мейкап артист одоо нөө өөрийгөө бодоход ер нь бол цаг болдог. Хурдан гэл халтуртаа бодох юм бол яг нэг 30 минут 20 минут бодох бах. Гэхдээ яг ингэ бодоод үзэнгөө тэр мейкапт ингэ өдөржингөө цаг гаргаад ингэ бодонгууд жоохон ядрах гал лээ. Тэрнээс бусдаар бол яг
зүгээр л гэж бодож. Гэтэ яг нэг одоо өдөр болгон тэ арсандаа ингээ бодог түрхээд ахаар арсыг жоохон ч болов тэ 1-2 өдөртэй ч юм уу 7 өдрийн 2 өдөр ч юм уу амраачвал миний бодлоор зүгээр. Тийм шүү дээ. Тийм Өдөр болгон бодоол. Тэг өдөр болгон будаад ахахаа оронд 1-2 өдөртэй гоё амраагаад арсан сайн арчлаад өгөх юм бол их зүгээр. Тэгэд арс гоётай ах юм бол мэдээж хэрэг бодолч гэсэн илүү гоё харагдаж өгдөг. Тэгэхээр чиний ингээд бодолтыг харсан чинь нөгөө сүүлийн үед нөгөө ингээд одоо хиттууд даас хитэд охтууд амар юм хөөрхий яг ингэж бодолтууд хийгээд байгаа шүү дээ. TikTok дээр те яг юм тренд л байгаа шүү дээ. Яг тэр бодолтуудыг яг тэр ингээд харсан чинь их хөөрхөн их тийм харагдаад байна те. Тийм ягаан бодолтод дуртай. Хиттүүд өөрөө сүүлийн үед бас хүчээ авч байна те. Бодолт TikTok мог дээр өрн те. Бас бодолт дээрээ ер нь солонгосчууд л одоо Азтай бол одоо стилийн имиж бүх юмараа одоо бас тэргүүлж штэ. Гэхдээ ер нь хиттүүд бас амар лаг орж ирж байна гэсэн. Тийм хитэд бодолт олонгоо жоохон тод бодож өгдөг. Тод мэртлөө одоо зөөлхөн харагдуулж. Будаад ингээд дуусангууд тод юм шиг хөрнө ерөнхий гоё тийм зөөлөн харагдуулахаар солонгос бодолт олонгууд ерөнхийдөө маш натурал зөөлхөн харагддаг өгдөг. Одоо ойртод ингээд тулаад харсан ч гэсэн яг ингээд детальчилж айгүйх ажилдаг юм шиг надад санагддаг. Одоо нэг сүүлийн үед бас нэг трендed бичлэгүүдийг яваадсан чинь ингээд нэг хамар ингээд шууд ингээд зоогоод дараа нь хамраа аваад шанаа аваад ингээд тэр яг үнэн юм уу? Тийм байд юм уу? Тийм тэр халангууд одоо нэг кинон дээр ч юм уу тийм мейкап дээр хувиргалтай айгүйх явагддаг зүйлс аахгүй. Тэгмэд тэр халангууд ярны яг бодит амьдралаар ерөнхий яг ойртод тулаад харангууд тэр ингээд жоохон ингээд мэдэгдэх байна. Онцгүй. Тийм онцгүй. Яг ингээд гоё юу? Камер дээр болонгууд маш гоё харагддаг ер нь. Харин нэг аимшигтэй ингээ холоос харахаар аюу гайгүй. Нэг сонь царайтай одоо ингээ хүмүүс нүрээ арилгачаад тэгээ будаад ингүүд бүр шаал танигдахгүй болоод байдаг тий. Бүр хүүе гэхийн зардалгүй тэр ингээ TikTok дээр яваад байдаг тий тэр бичлэгүүд. Чи харснаа тасарлаа тэр. Харалгүй яах вэ? Тэгэл тэрээс чинь эрэгтэй хүмүүс шаалаад идэг үсттэй тий. Энэ бол цэвэр scam гээл тий. Тэр ингээ ирүү байгаад байсан тий нэг юм ирүү ингээд урууд нь янз янзын хамар. Тэгээ хамрыг ингээд жоохон өндөрлөөд өгчтэй. Тэгээ хамрын нугалзыгаас ингээд жоохон ингээ хавчаад өгчтэй юм. Манай одоо мейкап артист намайг сонсвол баг загнахар юм байна. Би чи ингээ өглөө гарахтаа баг нэр 3 минут нь л өрөө бодох юм. 30 минут. 3 минут гэдэг нь одоо нэгс галтуурл гэсэн үг шүү дээ. Зарим хүмүүс 3 цаг бодож суучих юм л шүү нүрээ. Будаад байдаг те. Би бол жоохон тод бодох тусмаа л удна л та. Тийм бах. Яг нэг бүрэн мейкап дээр бол тэгж л бах. Би ч өглөө нөгөө ажилдаа гарахтаа бол яг за мэдээж нөгөө суур арьс арчилгаа бол нүрийн цэвэрлэлийн араас нь шууд хийж байгаа. Тэгээд араас нь мейкап хийгээл чек галтарч байгаа. Галтарч хийгээл сая нэг 2 цаг суудаг ядардаг гэдгийг сонссон чи өөр дээр анализ хийж жоохон гэм штэ. Тэгээ түрүүний бас нэг ярьжсэн шүү дээ. Ингээд одоо хятад нэг тренд болж байсан бичлэгүүд. Би бас нөгөө яг нэг хэсэг одоо нэг жилийн өмнө ч нэг тэмчлэг аягүй хийдэг байсан байхгүй юу? Би бол одоо ингээ бодгоо арилгах юм бол улаан царайтай байхгүй юу? Тэгээд тэнгууд ингээд тэр нь бол камер дээр амар улаан Toyota өнгө одоо ороод ирэхэд нэлийн өөр харагдаад ирдэг. Тэгээд бодчонгоо шал танихгүй өөр хүн харагдаад будаагүй үедээ бас өөр хүн харагдаад тэгээд амар хувирч харагдаад тэгээд бас яалч аргагүй бас нэг хэсэг хүмүүсээс бас жоохон sensitive авч ийсэн. Тийм үү. Тэр нь бас айгүйх надад хандлт аваад хүмүүс нэг гинт амар хувираад байгаа юм шиг харагдаад тийм үлээ. Миний хувьд л онгот өдөө тутамдаа өөрөө ингээ бодож сурцсан болохоор нэг амар будаагүй юм шиг те нэг хөөрчлөлтөөс харагдахгүй л онгот хүмүүс л онгот юу вэ штэ гэдэг. Хүүе юу вэ? Холигтол баа ч юм уу. Айгүйх тийм комент бас нэг зэг айгүйх авч ирсэн. Би болохоор зэрэг нөгөө тод ерөөсө бододгүй. Тэгээ нөгөө нэг ерөнхийдөө ингээд амьдрал дээр ч юм уу энгийн дээр ч юм яг ийм ихрэ боддог байхгүй юу? Тэгэхээр болохоор зэрэг харьцангуй надад тийм комент нь гайг байгаад тий. Тэгээ нөгөө заримдаа фильтр ашиглангууд би яг цайхан байр нөгөө нэг комент ившээ нөгөө чат руугаа арангуут нөгөө чат чинь нуугдсан байгаад байдаг шүү дээ. Тэгээ бичсэн чинь би буцаад хөөрхөн отгоогоо авмаар байна юу вэ гэдэг. Нөгөө фильтртэй зүгээр нэг фильтртэй ямар л нэг стори хийсэн байгаа байхгүй юу. Тэгсэн чинь л тэгээл хүмүүс ороод ирдэг амар хэцүү. Тэгээд фильтр би байгаагаараа байна гэдэг. Зарим чинь яг үндэ нөөрэ будаагүй үедээ фильтр ашиглахгүй бол бас болохгүй байгаад идэв шүү дээ. Тэгэнгүүт л тэгээл зэта нэр аюу хэцүү те. Нэр харин тий
одоо ингээд нөгөө нэг тренд явгот л эсвэл бүгдээрээ л яг нэг ижил царайны хувирал руу орох гээд байгаа юм шиг нэг юм зөксөн зохиогүй ингээд шууд нүрэн дээрээ ижил юм хийх гээд байдаг шүү дээ. Тэнгүүд яг нүрийн анх будаа сурж байгаа охтуудын хувьд яг өөрийнхөө онцлогийг таньж мэдхийн тулд яах хэрэгтэй вэ те? Саяны хэлдэг миний урал маань гоё юм байна шүү гэдэг ч юм уу. Миний нүд гоё юм байна шүү гэдгээ мэдээж тэрийг акцент өгөхийн тулд юунаас эхлэх вэ? Ерөнхийдөө бол би яг охтуудтай гэж хэлэхэд одоо хүн болгон ингээд сошиал орчин гараад одоо бодолт аягүйх дуурайч хийдэг байхгүй юу? Тэнгүүд юун дээр анхаараарай вэ гэж хэлэхээр хит амар тийм хамгийн ихний ээлж нь хурц тод бити бодаарай л гэж аягүйх хэлмээр байдаг. Яг тийм бол сүүлийн үеийн охтуудыг харахаар одоо өөрийнхөө тийм стил имижийг дагаа ч юм уу заримдаа бүр хитрхийн амар хурц бодох гад байдаг. Тэхийнхээ оронд эхлээд маш хөнгөн гоё натурал бодолтоос эхлээд бодоод үзээрэй. Тэгээд ингээд баг нэг юм туршаад үзэж олно штэ. Тэнгүүд хит амарын урагшаа ингээд сэтэлж ингээд амар урт контур зурснаа хоошоо ингээд бас амар контур зурдаг ч юм. Тэснэ бүр амар дэргээр сормоос наадаг ч юм уу те. Тэгж юмыг хитрүүлж бодохгүй байвал айгүй зүгээр. Тэгэхгүй болонгууд ингээд өөрт нь тэр зүгээр эсвэл ингээд зураг тарахад зүгээр ч юм уу те. Тийм байдаг хэрнээ бодит амьдрал дээр ингээд хүн ингээд яг ингээд хажуугаас тулаад харангууд тэр нь бүр амар онцгүй харагдаж өгдөг. Тэгэд бас нэг гэрэл сүдрийг тавихтаа хит бас тод битээ тавиарэ. Яагаад гэм бол бас жоохон онцгүй харагдаад байдаг. Зүгээр өөрийн тийм тодлыг гэсэн юм л багахан хэмжээнд тодолж өгөөд бүр хитрхи юм хитрүүлж бодож чадахгүй шууд гэж айгүй хэлмээр байдаг. Тийм. Тэгээд яг анхлан сурж байгаа охтуудтай гэж хэлэхэд зөвөр өөрийнхөө сормосыг жижигэн тэрвэлгээ гоё бодож өгөөд жижигэн гоё нарийнхан контур тавихад тухайн хүний нүд сэргээд ирдэг байхгүй дээд сормосыг бодоод тэгээ хөмсгөө хөнгөө маскарадчаад л ер нь бол маш гоё цэвэрхэн харагдчихдаг. Тийм болохоор ер нь өөртөө тийм маш гоё цэвэрхэн бодолт хийгээ сурчвал ихний ээлжинд зүгээр гэж бодож байна. Тэгэхээр нөгөө мейкап хийхээр бүтээгдэхүүний чанар амар чухал байдаг тийм. Тэгэхээр бүтээгдэхүүнийхээ ер нь чанар дээр яаж хэрхэмлж авдаг уу, хаанаас авдаг уу? Тэгээд ер нь чанар дээр ер нь анхаардаг уу, яадаг уу? Тийм. Одоо олонгод нэг бид нар чинь олонгод маш олон төрлийн арьстай хүмүүс будаад ирдэг. Тэгэхээр яадаг вэ гэхээр би мөн бүтээгдэхүүнээр бодлаа гэхэд тухайн хүний арьсанд хашлах юм гаргах ч юм уу те. Тухайн хүний арьсыг муухай олох магадaltaй учраас аль болох чанартай бүтээгдэхүүн илүү авч хэрэглэхийг илүүд үздэг. Тэгээд охтуудтай гэж хэлэхэд зүгээр тий гараад захаас ч юм авахгүйгээр аль болох албан ёсны газраас аваарай л гэж айгүйх сануулж хэлмээрээ. Тэгэхгүй бол тий зүгээр ингээд явж яснаа энэ гоё гэж штэ энийг авчий гэхгүйгээр яг тийм албан ёсны газраас нь авах юм бол зүгээр. Тэгээд өөртөө арсныхаа онцлогт тааруулаад аваарай л гэж. Одоо ер нь бол мейкап төрлөл өстой маш төрлөөрөө гарч байна тийм. Өстой бүр брэндүүд нь бүр өстой утгаач алдаж байна. Утгаач алдах байхад. Тэгээ маск гэж одоо хэдэн зуун төрлөөрөө байна. Тэр болно сонголт хийж авна гэдэг бол бас айгүй хэцүү юм. Тийм хэцүү штэ. Гаралт маралдаас ахуулаад туршиж үзэж байгаад авдаг юм уу? Ер нь яадаг уу? Яаж авах вэ? Би олонгод эхлээд одоо будаг авлаа гэхэд шууд хүнийхээ арьсан дээр төрөхгүйгээр янз ихний хэлжинд өөрийнхөө арьсан дээр эхлээд төрөхөж үздэг. Яагаад гэх юм бол одоо шууд тухайн хүний арьсан дээр төрөхчээр одоо ямар нэгэн байдлаар хашлах магадaltaй байдаг байхгүй. Тийм болохоор янз өөр төр эхлээд туршаад үзчихээ гэж боддог. Тэгээд яг тийм авдаг яг байнгын авдаг газар тасаал ер нь аваа явчих тийм дөө. Тэгээд одоо миний найдвартай газраас л айгүй авдаг. Тэг миний мэдгүй брэндүүд айгүй их гарчихсан байлээ. Би ч ингэхдээ одоо makeup artist гэл миний бодгонууд үгүй маш олон төрлийн бодог байдаг байхгүй. Тэгээд тэгсэн чинь миний мэдгүй брэндүүд айгүй их гарсан байлээ. Би нэр мэдгүй болохоор л нэг сонирхоод асууя. Одоо ингээл нөгөө base primer гэж яваалаад байна шүү дээ. Тэгэнгүүт өдөр тутмын нүур бодолт дээр угаасаа хүнд юм бодохгүй ба шүү дээ. Тэгэхээр ер нь base primer-ыг яг заавал ашиглах хэрэгтэй юу? Яг зарим хүмүүс арьсаа хамгаалаад ашиглах гэж зөвлөд идэв шүү дээ. Гэхдээ би бол зүгээр нарны төс төрхөөл дээр нь төрөхдөг байхгүй. Тэгэхээр ер нь энэ тал дээр юу гэж бодод яг юу зөвлөлт юм бэ? Яг мейкап дээр бол ер нь арьсан дээрээ крем, кушн тавьж байгаа бол болж өгвөл base primer ашигласан дээр. Ягаад гэх юм бол одоо арьсыг чинь бодгоноос хамгаалж өгж байгаа ганц зүйл байхгүй. Тэгэхээр сүүлийн үед олонгууд нарны цэцтэй primer-ууд гарчихсан. Тэгэхээр тэрийг хэрэгэлжүүл одоо өрчин чамаар илүү амар байх гэж бодож байна. Тэгээс ер нь болж өгвөл хэрэглүүл зүгээр дээрээс нь бодгич арай л удаан урт хугацаанд барьж өгдөг болохоор харин тийм. Тэгээд тэгэнгүүтлээ гадуур нь дахиад тасгаа тий. Гадуур нь дахиад powder
тавьдаг шүү дээ. Тэр бас өдөр тутамд яг үнэхээр хэрэгтэй юу? Павдрыг бол яг миний хувьд бодлоор ингэж боддог. Үнэхээр одоо павдер тавих бас дургүй хүмүүс байдаг байхгүй юу? Тэгмээд тэр хүмүүс тавихгүй байж болно. Гэхдээ яг Монголын хувьд болонгоо тоос шороо ихтэй байдаг учраас арьсан дээр одоо хог шороо ч юм уу те тоос ингэж наалтгууднаас павдрыг илүү төлхөө хэрглэж өгдөг. Бас ингээд будаг арай л удаан барьж өгөхын тулд тэгмээд яг одоо тослог арьстай ч юм уу те хүмүүс павдрыг яг миний хувьд бол хэрэглүүл зүгээр гэж боддог. Яагаад гэх юм бол арьс одоо нэг тослог учраас одоо дахиад шингийн юм төрчихээр бүр илүү гялтганаа тослогтоод байдаг байхгүй. Тэгэхээр тэрүүхэн тэр хэсэгтээ ч юм уу ятгахнаа павдер хэрэглээд өгвөл зөв л гэж бодож байна. Амар тийм бүр хит мэт болохгүйгээр зөөр хөнгөн бага хэмжээний хэрэглэжүүл зүгээр. Манай Бүжиг мань айгуу тийм эмхтэл юм гэд хоёлоо яг тэр татцсан байх юм аа. Гоё шүү дээ. Тэгээд юм байдаг шүү. Эмхтэй хүн юм гэдэг юм гоё эмхтэл байдаг юм бэ шүү. Цацралаа миний дөө. За шүү. Эмхтэл юм шүү. Манай бүжиг нэрээ яг үнэхээр амар эмхтэл юм байна. Ер нь ингээд айгуу олон эмхтэй хүмүүсийн нөөрийг буцаараад ханаа гэд ингээ юм ярьсан. Ер нь юм төрөлхийн өөрөө юм амар юм зөөлөн дуу айцтай. Одоо хувь хүн рүү норё л да. Хувь хүний мөн чанарлаа норё л да. Ер нь манай бүжиг маань өөрөө яг ийм зөөлөн айтуухан яг ийм гоё эмхтэлэггүй цантаа юу. Би болонгууд одоо л яг ийм болчиход байгаа мега. Хуучин болоод байгаагүй гэж. Ийм байгаагүй. Хуучин болонгууд би бас тий нүд мүдэ ингээл хараар бодож модал амар сул ховц хүмүүсэж хүмүүсэл дээл жоохон богино хөвс хүмүүстэй ер нь бол айгүй эргэтэлэг гэсэн. Тэгэд нүүр будаа дандаа ингээд эмгтэй хүмүүстэй харилцаад ирэхээр яадаг вэ гэхээр нөгөө айгүйх тийм эмгтэлэг энерги мэдрэгдээд тэгээд ингээд аль болох тийм амар зөөлхөн ярьдаг болчих тийм л угаасаа цаанаасаа ч гэмээр юм. Тэгэд ойртож яг хүнтэй ингэж тулж харьцаж нүүр бодож байгаа юм чинь тэгээд ингээд та миний нүүр гэж ямар хэлдэг шүү дээ. Тэгэхээр өөр юм битгүү таны нүүр маш гоё юм. Та ямар хөөрх юм бэ? За бичгаараа та нашаараа нүдэ нэгэрээ нашаараа за ингэрээ гэж ярьдаг бах тий. Би л угаасаа өөрөө амар тийм сул дуутай юм байлээ. Одоо ингээ хүн ингээ бодож штэ нүдэ дээшээ, нүдэ доошоо ч юм одоо тий ингэх үе төртөл ингээ хүмүүс бас нэг сонсдгоо. Яасан гинэ дахиад тэлтэй ч юм уу тий. Ер нь жоохон нэлийн зөөлхий ярьдаг төрөл юм лээ. Гэтэ яг одоо л яг юм байгаас яг гэртээ очиж мочхоор бас яг жоохон эргэтэлгээ. Жог өөр болноо гэж. Камерын уртл жоохон эмгтэлэг байгаа. Тэгж бодод байна. Эрэгтэйчүүд өөрөө хэр бодволдог? Бодуулаа штэ. Бодуулдаг болсон гэсэн тий. Эрэгтэйчүүд чинь ер нь айгүй хөр нь одоо сүлээд ер нь жоохон бодуулдаг болж байгаа. Хумсаач гэсэн бодуулдаг болсон, нүрээ ч гэсэн тодорхой хэмжээнд бодуулаад ер нь өөрөө өөртөө айгүйх тийм анхаардаг болчихсон. Тэгээд эрэгтэйчүүд яг ихэнх тохиолдолд одоо зураг авалтанд орохдоо нүрээ бодуулдаг. Тийм. Тэгэд яг тийм зүгээр яг гадуур харахад хүртэл яг нарны тус түрхээд бага хэмжээний кушн төрөж байгаа эрэгтэйчүүд бол тодорхой хэмжээнд бол харагддаг. Яг зорж ирж байгаа бол яг жоохон цөөхөн. Гэхдээ ихэвчлэн зураг авалтаар ихэвчлэн бодуулдаг болчихсон байна. Бараг ингийн үедээ хүртэл бараг боддог болчихсон шарагдах шиг тийм. Тэгээ яг зарим нэг хүмүүс бол яг ерөнхийдөө ирчүүд маань ингийн үедээ айгу крем төрхдөг болсон байл шүү дээ. Уруулаа маш их өнгөлдөг болсон байлээ. За тэгэд хөмсгийг бол бүр их боддог, шивүүлдэг болсон байна тий. Тийм хөмсөг яасаг шивүүлээд хамраа энэслүүлдэг болсон байна. Крем төрхдөг болсон байна. Уруулаа байнгын өнгөлдөг болсон бидрээс дээр. Үгүй харин тий арьс марсаа ямар гоё ажилдаг. Одоо манай хүүч 16 настай байхгүй юу? Тэнгүүд өөрийн гэсэн бас яг гоо сайхны бүрхэн бүтээгдэхүүнүүдээ ингэж оройдоо цэвэрлж мөвөрлөж ингэж бүр дүүтэйгээ хамт маа дүү нь 13 настай. Хоёулаа хамт ингэ хэрэгэлдэг. Би яг тэрийг нэг дэмждэг байхгүй багаас нь. Тэгээ нөгөө халуунагаатай янз янзын хоол идэхгүй байгаад бол арьсан дээр нь батг янз янз юм гарахгүй тий ер нь дайжгүй айгу итан магад чинь. Би бол тэрэнд нь бол айгу дэмждэг. Яг бол одооноос эхэлж хүүхдүүд маань арьсандаа ач холбогдол амар өгч. За тэгээд ингэнэ. Нөгөө тэрний утаа байнгын солин манай үчин тэрний ут бохирдлоос болж миний арьс бохирдлоо энэ төр гээл те. Тэнгүүд би окей чи өөрөө тэрнийхээ утыг солио сайхан орныхоо дэвсвэр дагуу солио суур одоо ингэж солил гэд би ингэдэг. Тэгээд бас тэр мөрөн дээр амар анхаардаг. Ер нь сүүлийн үеийн хүүхдүүд тийм айгу мундаг болцсон санагдсан надаа. Тийм одоо зүгээр ер нь айгүйх нь одоо сошиал орчин айгүйх нөлөөлж байгаа юм шиг надад санагдаж байгаа байхгүй. Одоо жишээ нь ингээд тэгэхэд би ингэдэг тэгдэг өдөр тутамдаа ингэдэг шүү тануучсан тэгэрээ гэтэнгүүд миний хувьд болонгууд одоо нэрээ бас тийм шүү гэдэг айгүйх тийм одоо өөрөө өөртөө маш их анхаардаг болчихсон. Тэг үеийн хүүхдүүд нь ч гэсэн ер нь тийм болсон юм шиг л надад санагдсан л та. Тийм. За тэгээд сайхан байна. Тэгээд бүжгэтага зөндөө хөрхөн гоё
юм ярьлаа. Өөр миний хөргөн доцролт өгөөс асуух юм байна уу? Надад үргэлж асуух зүйл байдаг. Ер нь бас нэг надаа ингээд мейкап артистуудын зарим талаас шүмжлэмэр байдаг юм нь ариун цэвэр тийм одоо чинь нэг блендер нь бүр ингээд хийж ашигласан юм мэдхгүй ингээ багс макс нь бохор байдаг ч юм уу тийм юмн дээр ингээ цаанаасаа сүжиг төрдөггүй байхгүй тийм юм дээр тэгэхээр яг артист хүний хувьд энэ дээр ер нь яаж ажилтیں۔ Хүний нүрийг будахтаа бэлтгэл ажлуудаа яаж хийдэг тий тэр талаас нь зүгээр сонирхуулаад хуваалцвал ерөнхийдөө бол одоо бидний хувьд бол гол баримталтай зарчим гэдэг юм бол хизээж одоо хүн хоорондын спонж холихгүй, кремний багс холихгүй гэд хамгийн гол анхаардаг зүйл эднэр байгаа байхгүй. Тэрээс болонгууд одоо ингээд одоо нэг хүний нүүрэнд нэг л спонж хэрэглэнэ. Тэрийгээ дараа нь заавал угаагаа даривтах нь. Тэгээд багсаач гэсэн ер нь болж өгвөл тэгж өгдөг. Одоо нэг хүний нүүрэн дээр кремний багс одоо ашиглалаа гэд нөгөө дахиад дараагийн хүн дээр тэрийг ашиглахгүйгээр заавал цэвэрлжиж ашигладаг. Тэгээд одоо нөгөө хүний ирэхээс өмнө аль болох одоо ширээгээ цэвэрлээд юмаа бэлдээ тавьсан байх хэрэгтэй байдаг. Гол яг нэг заримдаа яг тэр жоох алдагдах гэдэг үе юм хит их ачаалттай үед багахан хэмжээнд алдагдах гэдэг устаар бол гайг байдаг. Ер нь хэвчлэн одоо цэвэрхэн одоо цэгцтэй байлгахыг айгүй их ирмэлцдэг. Харин тиймэрхүү бол хүний нүүрэн дээр чинь ийм хачиг байгаа шүү дээ. Тэнгүүд бид нар өөрсдөө ч мэдэхгүй юу тэрний тээвэрлэгч болцсон явж идэг. Тэрийгээ ингээд багсны үсээр дамжуулаад ингээд хайгаад багстай юм шиг байхгүй тий. Тэгээд талангууд одоо нэг батхтай хүний нүрийг бодцоод одоо батхгүй хүний нүрэн дээр тэр бүтээгдэхүүнүүдэд хэрэглэн гэдэг айгүй муухай зүйл байхгүй маш бохор. Тийм болохоор аль болох тэхгүй байх тал дээр шинэ багс ашигладаг ч юм уу те шинэ спонж тэгээд таблетаа одоо крем төрж байгаа таблетыг гэхэд байнга ачдаг ч юм ер нь тэгж өгдөг. Харин тийм нөгөө арьсаар хүрч хүний биелүү арьсан дээр юу дөрвчин тэрнээсээ илүү хүний цус руу ордог учраас бид нар мейкап дээр маш анхаарах ёстой юм шиг санагдчихсэн тийм. Харин тийм тэгээд нөгөө би яг нэг мартахаас өмнө нэг чухал юмыг асуучмаар санагдаад. За би чамаа тасалчуу гэж бодож байлаа. Гү. Заримдаа таад ингэдэггүй яг ингээд нэг крем төрхөлингүүд арьс нэг гуйчаад очим шиг нэг ингээд бөмбөрж ундаг яг юунаас болоод болд юм бол тэр алангууд одоо нэг арьсан дээр шин түрхэж байгаа кремнээс өмнө тавигдаж байгаа хоёр бүтээгдэхүүн ч юм уу таарах байна гэсэн үг. Тийм одоо арьсан дээр чинь тавьж байгаа праймер ч юм уу аль эсвэл одоо серум ч юм уу тэр хоёрын бүтээгдэхүүн ингээ те хоорондоо зогцохгүй болоод ирэнгүүт одоо жоохон тэгээ бөмбөрж унаад байдیں۔ Тэгжсэн үү ер нь? Тэгжсэн харин. Юу сайн бөмбөрж унаад ингээд нөгөө нэг серумо тавьчаа дараад нөгөө одоо тосмос ингээ тавихаар ингээ бөмбөрөөд ахна гайхаад энэ юугаа бөмбөрөөд байгаа юм болоо гэдэг ингээ. Ер нь бол нарны тос праймер чигшүүлэгч одоо эсийн замфал зэрэгээс ер нь хамаарад айгүй их тэгдэг. Тэгэхээр ер нь аль болох таарсан тохирсон юмнуудыг хэрэглэжүүл айгүй зүгээр байдаг байхгүй. Тэгээ болж өгвөл ерөнхийдөө бол манай монголч ер нь жоохон одоо нэг аюу тийм хуурай сэрүүн талтай штэ. Хүмүүсийн арьс айгүй хуурайшдаг. Тэгэхээр аль болох болж өгвөл гоё. Одоо арьсыг чийгшүүлдэг бүтээгдэхүүн хэрэглүүлэх зүгээр байдаг. Тэгэхээр ер нь одоо чигшүүлдэг праймер ч юм уу те одоо нүрэ бодохтаа чигшүүлдэг эсийн зампал зэргийг сөрөндөө хэрэглэж юм бол арай илүү дээр байдаг. Одоо ингээд ер нь Монголд би за яг ийм шүү. За яг энэ яг сүүл зүгээр. Нарийнх чинь яг сүүл их. Яг нэг монгол хүний төрхөнд илүү ингэж бодвол зүгээр үү гэдэг ч юм уу тиймэрхүү одоо юу чиглэл байдгийн болов одоо шанаа өндөр учраас одоо ингэж нэг энэ доошо контр өхөн димээдэг шүү хацар тамтай харагдуулдаг шүү гэдэг ч юм уу тэгвэл би тэд чинь бас мэдгүй нэг ингээл хэд ютуберээ дагаал ботчоод идэв шүү дээ. Миний хувьд бол монгол хүн дээр болонгууд яг ингээд угаасаа одоо монголчууд айгүй тийм том нүртэй штэ. Сүүтрийг ер нь бол айгүй сайн тайд өгчүүл өгөр юм шиг санагддаг. Одоо шанааг сайн дарж өгөөд тэгээд яг хүүхэн харааны яг энэ гол хэсэг одоо яг энэ доох хэсэг байхгүй тэгмүүд хамрын үзүүрээс доошлуулахгүйгээр хүүхэн харааны гол хэсэгт хацар өнгөлөгч тавьж өгчих юм л илүү гоё зөөлөн кьют харагдаж өгдөг. Хүмүүс болонгууд нэг хацар өнгөлөгч энийг ашигладаг байхгүй яагаад гэдэг хүмүүс аюу тийм одоо нэг хуучин болонгоо тийм улаацартай юм шиг харагдуулаад байдаг тэгээд гэсэн. Одоо болонгууд хацар өнгөлөгчийг гоё зөв хөнгөө сонгоо хэрэгжилчих юм бол маш тийм залуухан, зөөлхөн, кьют харагдуулж өгдөг. Тийм болохоор ер нь хацар өнгөлөгчийг
гоё ашиглаж өгвөл зүгээр шүү л гэж яг харин тийм газар өнгөлөгчийг ингэж төрхөд идэг юм уу ингэж төрхөд. За мэдгүй тэрийг дараа яриад. Тэр юу сургалтын авахгүй би их буруу заримдаа дөрөх юм шиг өөрөө бодсон их буруу хэрэгэлтийг санагдсан. Тэгээд за баярлалаа. Тэгээд өнөөдөр бит хоёртай хамт ингээд богинж гэлтгөө бас нэлээ гоё удаан хугацаанд тий бас хэрэгтэй зөвлөгөөнүүдийг гол юмнуудыг хэлж өглөө тий. Тэгээд түүдээ маш их баярлалаа. Тэгээд өчнөө олон сайхан бүсгүүчүүдийг үзэсгэлэн гоо болгоорой гэж хэлчихье. Утгагүй бит хоёр нэг студиэр нь очиж гоё бодож үзье. Тэгээд бодож үзье. Тэгээд стори хийя. Манайхаа бүтэрийг гаргаж ирж гаргаж үзье тий. Тэгээд ер нь өөрөө байгаагүй бас нэг юм төрхий битээр нэг ойрын хугацаанд очиж байгаад нэг хийж үзье тий. Тэгээд түүдээ ажлын амжилт хүсье. Баярлалаа. За хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Баярлалаа. Тойрч гэсэн алим амжилт хүсье. За баярлалаа. Гурлаа хамтдаа зураг хооронд реклам. За зураг.